Ардчилсан намын шинжлэлийн 2 дахь алхам гэгдэж байгаа дотоод сонгуулийн үйл явц амжилттайгаар үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ардчилсан намын удирдлагууд намын дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гишүүдтэй нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гартууллаа. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 511 хүн нэр дэвшиж байгаа бол 54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр бүртгүүлж өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Өнөөдөр гишүүдийн нам болох, бодлогын нам болох тэр алхмаа бид өнөөдөр зоримог эхлүүлж чадлаа. Бид бүртгэлийн ажиллагаан дээр маш их анхаарал хүч тавьж ажилласан. Энэ бүртгэл маань амжилттай бол дууслаа. Ингээд энэ бүртгүүлсэн хэмжээд бид өнөөдөр сонгуул явуулнаа. Энэ сонгуул явуулсны дараа үндэсний хэмжээнд ардчилсан нам 100% шинжлэгдсэн бүх шатны удирдах бүрэлдэхүүн маань бүх гишүүдээс сонгогдсон ийм цоошин ном болж төлөвшөж бас чирнэ. Энэ бол ардчилсан намын түүхэнд бол үнэхээр манай гишүүдийн олон 10 жил хүсэж хүлээж ирсэн энэ өөрчлөлтөө гэдэг нь энд бас цогж идэх ёстой. Ингээд өнөөдрийн энэ одоо маш том улс төрийн энэ одоо үйл ажил маань цаашдаа Монголын улс төрийн одоо бүхий л хүрээнд жишг загвар болсон ийм одоо шинжилэл өөрчлөлт болж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнөөдрийн эрх баригчдаас гэсүүлээд олон улс төрийн нам манай намын энэ шинжилэл өөрчлөлтийн замаар явах хаа гэж бас найдаж байна. Ардчилсан намын үндэсний бодлогын хороонд улсын хурлын гишүүн асан Гарамгаабаатар, Батбаяр, Зоригт, Баттулга, Ганбат, Олимпийн аврах Төвшинбаяр, Их аврах Давгдорж, Гөгшөөзан, Батбаяр нарын хүмүүс нэр дэвшиж байгаагаас гадна бүгд найрамдах намын дараагасан Жаргал сайхан нэр дэвшгээр бүртгүүлсэн байна. Мөн нийслэлийн ардчилсан намын даргад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баттулга, мөн улсын хурлын гишүүн асан Төвдөн дарж нар өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авлаа. Тэгээ ер нь бол их хурлаа хийгээгүй гэдэг намын гишүүд их шүүмжлэлтэй ханддаг. Ямар ч байсан нэг 10 жил энэ их хурлаа хийсэнгүү. Сая их хурлаа хийлээ нэг том дэвшил тийм ээ. Хурал дээр бол гишүүд орон нутаг дүүргүүдээс ирсэн гишүүд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна гэсэн. Нөгөө нэг том асуудал бол юу гэж шийдсэн бэ гэхээр намын даргыг бүх гишүүдээр явж сонгосоо. Энэ бол бас нэг том шинжилгээ юм да. Тэгээд шинжилсэн дүрмээр 7 дугаар хурлаар шинжилсэн дүрмээр нь бодлогын зөвлөл гэж байгуулагдсан байгаа. Бодлогын зөвлөл одоо хуучнаар бол үүсэх юм уу да. Аймаг, орон нутаг дүүргүүдээс гишүүдийг сонгож байгаа. Тэр сонгуулийг оролцох эрхийн өнөөдөр мандатыг гартуулж байна. Би бол Баянгар аймгийн хуучин сонгож байсан аймгаасаа намынхаа бодлогын зөвлөлд орохоор нэр дэвшиж явж байна. Одоо шинэ бодлогоор ардчилсан намын дарга бодлого хэрэгжүүлж одоо бас шинжилсэн ардчилсан нам гарч бодлого болохоор явах болов уу итгэж найдаж бодож байгаа шүү дээ. Тэр утгаараа ч гэсэн ганцхан бие биш олон намын гишүүд тэр тусмаа өнөөдөр энэ үндэсний бодлогоор нэр дэвшиж байгаа, энэ намын ороонд нэр дэвшиж байгаа, намын даргад нэр дэвшиж байгаа, нийслэлд нэр дэвшиж байгаа, за мэдээж аймагт орон нутгад нэр дэвшиж байгаа дэвшигч манай гишүүд маань бас итгэл найдвар өртөлж ирсэн. Одоо ингээд цаашдаа ардчилсан нам шинжлэхдээ бас нэг өөр амьсгал орж бас нэг зөв тогтолцоонд ороо явах болов уу гэж итгэж байгаа. Намын шинжилэл бүх шатанд хүрсэн юм томоохон өөрчлөлт болно гэж би итгэлтэй байгаа. Яагаад гэвэл манай нам нээлттэй болсон, захин бүртгэлтэй, хариуцлагатай болсон. Ер нь бүх гишүүдээс асуудлаа шийддэг болчихсон. За сахилгын одоо ямар нэг манай намч бас дотроо хариуцлагагүй байдал байдаг гэдэг тийм ээ. Тэр мөрнөөс сэрэмжилсэн сахилгын нэлээд бас хатуухан заалтууд орсон. За бүтэц зохион байгуулалт бүх гишүүдээ сонгогдож байгаа учраас нэлээд нээлттэй. Манай намд хэлсээд одоо бас тодорхой бага хэмжээний хугацаа өнгөрсний дараа бас удирдах албанд одоо нэр дэвших боломжтой болсон. За өргөнөөр оролцож саналаа өгдөг. Манай намын дарга хэдэн парагц хэдэн хүн шийддэг байсан бол одоо бүх гишүүдээрээ шийддэг. Аль шатны бүгдийн энэ мэтчлэн өөрчлөлтүүд мөн одоо удирдах байгууллага үндэсний бодлогын хороо, намын хороодны гишүүдийг бүгдийн гишүүдэд сонгодог болчихсон. За энэ бол мэдээж гишүүдээс дээр тулгуурлаж байгаа нам бол ам бүхтэй цаашаа хол явнаа. Тэгэхээр манай гишүүдийн нүд зэрэгцсэн одоо ер нь цаашдаа одоо намдаа зүтгээд улс орны хөгжлийн төлөө явахад ийм бүрэн боломжтой ийм сайхан байдал харагдаж байгаа. Тэгэхээр би энэ удаагийн шинэ тэтгэлд бол маш сэтгэл ханамжтай байгаа.
Ардчилсан нам шинжлэхдэж байгаа нь үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байгаа нийт тойрогт залуучууд эмэгтэйчүүдийн квотыг бий болгож өгснөөр намын гишүүдийн оролцоо тэгш байх боломжийг бүрдүүлж байгаагаар илэрч байна хэмээн намын гишүүд үзэж байлаа.